Дэлхийн монголчуудын жил радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчданд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минийгийн тал өрөөтэй та мэдхүйн нэвтрүүлэг их ихэд бэлэн болсон байна. Та мэдхүйн нэвтрүүлгийг 3 дугаар студиос хөтлөгч Аргу миний бие болон хөтлөгч цэцэг хамтран хүргэн найруулагч Арчинбат ажиллаж байна. Манай та мэдхүйн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа Номин Unity банк бус санхүүгийн байгууллага таны ухаалаг сонголт гэсэн өрөөтэй оролцож байна. За мөн Юна BBQ найзууд хамт олон гэр бүлээр мах шарж идэнгээ энэ дад жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээрээ өрөөтэй хамтран ажиллаж байна. За та мэдхүйн нэвтрүүлгийг толбогдохдоо 77 38 83 гэдэг дугаарлуу заалгана эхлээд за дуудаж явах юм бол та радиогоо басгачаараа спикер дээр нь битээ тавиараа блютуутээр машинтайгаа битээ холбоорой. Тэгээ холбогдож орж ирээд өглөөний мэд тэр байна гэж хэдүүлээ. 3 асуултанд хариулж чадах юм бол ялагч болно. За тэгэхээр 77 38 өнөөдөр чинь бэлэг байхгүй болж тарсан уу тий? 77 38 83 ихний сонсогчоо бүгдээ авцгаая. Байна уу? Алло. За өглөөний мэнд. Өглөө. Хаахуудаа хамгийн зэрэг сонсгоо. Яа. Төрөөда. За өглөөний мэнд. За ийм ихний асуулт байна. Төрөө 4 хүлтэй 3 амьтныг нэрлэл цаг явсан. Бүрхэн ямаа. Өхрөн ямаа. Тэгэлгүй яах вэ? Сэргэлэн байна, хурдан байна. Ярнаас сэрцэн байна штэ. За хулиган гэдэг үг орчин цагт ямар спорттой хамгийн холбоотой вэ гэсэн байна. За хулиган бол нэг спорттой байнга залгагдаж явдаг юм байна. Бид нар бол өөрөөр ашигладаг тийм. Хоккей, хөл бөмбөг, сакс, самбо гэсэн байна. Цаг явсан. Хоккей. Холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За хоккей гэхдээ энэс илүү холбогддог нэг спорт бас байгаа юм байна. Холбогдсон баярлаа. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За эхэлж холбогдсон гэдээ баярлж байна. За ер нь одоо инх болтол нэлээд энэ эхлэний холбогдлолтын дээр ноёрхоод байдаг талтай. Сүүлийн үед инх бол ажиллаа ихгүй баш. За ер нь гэхдээ эхэлж холбогдно гэдэг чинь угийн хэцүү ажил юм шүү дээ. Тийм шиг үлээ. Хоёул залгаж үзээг болохоор зовлонгийн мэдгүй юм. 88 86 байна уу? Байна. Цоож байна. За өглөөний мэнд цоож байна. Хулиган гэдэг үг орчин цагт ямар спорттой хамгийн холбоотой вэ? Хоккей гэдэг үнсэн байна. Хөл бөмбөг, сакс, самбо гэсэн 3 хувилбарлалээ цаг явсан. Самбо. Холбосон баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. За самбо бол биш юм байна. За энэ хоёрхан хувилбарлуулсан ямар ч гэсэн багийн спорт болж таарлаа. Энэ бол хоккей биш хөл бөмбөг, сакс хоёрын аль нэг нь болж таарах гэдэг юм те. За тэгэхээр хулиган гэдэг үг бол яг орс үг бол бас биш ээ. Хулиган гэдэг үг бол англид бас нэлээд байгаад байдаг талтай. 99 байна уу? Өглөөний мэнд арим болтой. Өглөөний мэндээ арим болт. За хулиган гэдэг үг орчин цагт ямар спорттой хамгийн холбоотой вэ гэсэн байна цаг гэсэн. Хөл бөмбөг тэгэлгүй яах вэ? За хөл бөмбөгийн хулиганууд гэж ярьдаг байна. Дэмжигчдийн ингэж хэлдэг те. Дараагийн асуулт Португал хэлээр ярьдаг хамгийн олон хүн амтай улс ямар улс вэ? За гэсэн. Бразил. Баярлалаа. За ялтын асуулт Lady Gaga аль улсад тоглолт хийж бүх цаг үеийн тавт бичигдэх хэмжээний үзэгчид цуглуулсан байна гэсэн. 2.1 сая хүн цуглуулсан байна. Цаг яасан. Бразил. Дараатад орж ирсэн байна. За Бразилиудаар тагнаад ариун болд байна. Ялагч болж байна. Өнөөдрийн анхны ялагч байна. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ чинь Lady Gaga чинь 2 сая 100 хүн нэг дор цуглана гэдэг чинь юу гэдэг юм болоо. Би бод төсөөлөхгүй. Одоо ингээд манай стадионд үргэж 20 мянган хүн байц тээ. Тийм ба. 20 мянган хүнээс байхад л амир гэдэг шүү. 100 дахин илүү өсөв юм юу гэсэн юм. За төсөөлөгчгүй 99 тэгдлөө байна уу? Байна өглөөний мэнд бүрнэ байна уу? Өглөөний мэнд. За дараагийн асуулт ийм асуулт байна. Хүн унтаж байхдаа найтай чаддгүй. Энэ үнэн үү? Худлаа. Цаг явсан. Наачернэс цанаас тэ. Унтаж байхгүй баха. Найтайдгүй юм байна. За унтаж байхдаа хүн найтаж чаддгүй юм байна. За тэгвэл найтах хэрэг гарвал сэрхэл ах тоо. Дараагийн асуулт Playboy сэтгүүлийн лого ямар амтан байдаг вэ? За гэсэн. Туулаа юу? Туулаа. Ямар нарийн мэдчих юм гээл. Ялтын асуулт. За бүгд нэг юм сонсон заяа. Нэг ай сонсон. За тэгэд энэ юуны ай вэ гэдгийг таахна шүү. Ай гэх нь одоо дуу чимээ гэх юм уу чимээ юм уу те? Чимээ. За тэгэхээр бүгд хамтдаа маш таван байж байгаад нэгэн сонирхолтой ойр сонирсоогүй нэг дуу сонсох юм шиг байна. Өнөөдөр Бразил гэлээвэл ялхандаа гэж.
За дахиад нэг. Зя болсон. Энэ юуны чимээ вэ гэсэн байна. Наад юу юм бэ штэ. Юу хийгээд тах шиг вэ? Хөрөө асаахад яадаг юм байна. Биш ээ. Би яг YouTube дээр. За бас тэгж сонсож болно. Гэхдээ яг энэ тохиол биш юм байна. За холбогдсон баярлаа. Тэр чинь өөрөө нэг бензин өөрөө юм биш үү? тийм бензин өөрөө. Бензин өөрөө биш байна. Бид өнийг татаад идэг байсан шүү дээ тий. Жоохон бахан. За би нэг гэтээ төстэй. Аха. Тэр чинь арталтаа гэтээ нэг юм парчгисэндээ орж ирэх үү тий. Тэгэлгүй байх. За холбогдсон баярлаа биш байна. Би бол мэдээж хэрэг шууд YouTube-с бичлэг тавиад шууд энийг сонсгож байгаа. Би өөрөө энэ нөгөө юу дуурайд байна хараад байгаа болохоор биш гэдэгтээ бол 100% итгэлтэй байна. Бүгдээр энэ юу хийж болох вэ гэж хараа. За энэ асуултан дээр би дөхөлт хэлэхгүй болохгүй. Энэ үеийн ялгаа гарч ирнэ. Үеийн ялгаа гарч ирнэ. Тэгэхээр би дөхөлт хэлж байна. Энэ одоо дуу чимээг таахын тулд үеийн ялгаа гарна шүү манайха. 94 11 Надаас хойшоо л мэдэхгүй байна уу? Байна уу? Байна Тимур өглөөний мэнд. Өглөөний мэнд. За Тимур. Аргуусаа хаашаа залгах юу? Гойшоо. Яалч манай үе юм байна да. За сая бол бүгдээрээ сайн сонссон бах. Утсаар залгаж байгаа. Утсаар залгахдаа бүгдээрээ юм иргэдэг юмар ингээл ингээд залгадаг гэсэн утсаар залгаж байгаа дуу чимээс юм байна. За би дараагийн асуулт ийм асуулт байна. Францад гаханд Наполеон гэдэг нэр өгөхийг хориотой байдаг юм байна. Тийм үгүй. Цаг явсан. Тийм байна. Наполеон гэдэг нэртэй гахаалаа байдаггүй маань. За ялтын асуулт ийм асуулт байна. Өнгөрдөг хагас сая өдөр Даш буян дэлгэр гэдэг залуу хинээс Монгол улсад хөрөнгө оруулалт татах зөвлөгөө асуусан бэ? Өөрөөх нэрийг танилцуулаад нэг хүнээс зөвлөгөө асуусан байна. Цаг явсан. За энэ одоо зөвлөгөө авч ирсэн бичлэг нэлийн интернетээр тараал байсан даа. Тий. За миний нэрийг Даш буян дэлгэр гэдгээ. I'm from Great Country of Mongolia гэж бахархалтайгаар хэлсэн. Цаг дууссан байна 3. За үтсэнгөө тэрийг. Холбогдсон баярлалаа. Гэтэ бичлэгээс илүү нөгөө эргүүлээд тэр хүний өгсөн зөвлөгөө нь бас яваад ирсэн да. Тийм тэр нэг чухал байгаад байсан. За тэр хүн за тэгээд би ингээ ам халаад ингээ хэлээд л одоо би ярьж байгаа. Чимээг төвчээр чадчих шааргүй чи чадна. 8877 байна уу? Нэмэнд нэргүүрэн. Өглөөний мэндэ. За нэрг. Ийм асуултан дээр явж байгаа. Өнгөрдөг хагас өдөр Даш буян дэлгэр гэдэг залуу хинээс Монгол улсад хөрөнгө оруулалт татах зөвлөгөө асуусан бэ? Цаг явсан. Энэ видеог үзсэн үү? Warren мөн. Warren бүтэн нэр нь Хин блэ? Buffett тэгэлгүй яах вэ? Warren Buffett. Warren Buffett уулзалтан дээрээ та Япон солонгост хөрөнгө оруулалт гэдэг монголчууд хөрөнгө оруулалт татдаг болохын тулд яах вэ гэсэн чинь хоёр зөвлөгөө өгсөн. Дараагийн асуулт ийм асуулт байна. Аль нь төрүүлж үүссэн бэ? За би хоёр киноны нэр хэлнэ. За тэгэхээр аль нь төрүүлж эхэлж хийгдсэн бэ гэдэг нь хэлэх нь. За Оддын дайны эхний анги Суперменийн анхны кино хоёрын аль нь эхэлж үүссэн бэ? Цаг явсан. Оддын дан Супермен. Ганцхан жилийн зэрэгтэй юм шүү дээ. Оддын дан баха. Оддын дан. 1977 онд Оддын дайны эхний кино гарч ирсэн бол Суперменийн анхны хувилбар 78 онд гарч ирсэн юм байна. За ялтын асуулт. Дуу сонсно. Хамтлагийн нэрийг хэлэх нь байна. Ойлгомжтой юу? За яадаг бол доо яадаг бол за бүгд хамтаа сонсъё. Зарим хүмүүсийн хувьд огшоож байгаа. Бодоод байдаг юм уу? Сэтгэлийн диско хөдлөж өгч. Цаг явсан. Юу юм лаа. Asian Cool биш ах та. Asian Cool биш байна. Холбосон баярлалаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ хамтлагийн дууг санаж байгаа бол та бүхэн
орж ирээд хариулаарай. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Йоо. За тэгье. За манай нэвтрүүлэгтээ Номын Unity банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Таны санхүүгийн ухаалаг сонголт. За тэгэхээр та зээл авахар шийдсэн бол энэ олон сонголтууд дундаас Номын Unity банк бус санхүүгийн байгууллагыг сонгох нь ухаалаг сонголтоо. За яагаад гэхээр нэгдүгээрт зээлийн хүү хамгийн бага хүүг тань санал болгодог Номын Unity банк бус санхүүгийн байгууллага ухаалаг сонголт хийх нэгдүгээр алхам болох нэ. За дараа нь мэдээж уян хат нөхцөл Номын Unity банк бус санхүүгийн байгууллага илүү урт хугацаанд мөн илүү уян хат нөхцөлд танд санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл богино хугацаатай байх юм бол танд гинт амир мөнгөний дарамт орж ирнэ. За тэгээд уян хатан биш байх юм бол одоо жишээлбэл нөгөө бизнесүүд чинь улирлын чанартай бизнесүүд байдаг шүү дээ. Тэр гих мэтчлэн иймэрхүү зүйлийг тооцоолоод уян хатан нөхцөлийг танд санал болгох нэ. За тэгэхээр 400 сая төгрөг хүртэл 30 сарын хугацаанд үйл хөдлөх автомашин барьцаасан шуурхай зээлийг олгож байна. 400 сая төгрөг хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл мөн хэрэгцээт бараагаа явах хэрэгцээний хэрэглээний зээл бас олгож байгаа. За дээрээс нь нэмэд мэдээлэл өгөхөд мэдээж та гар утаснаас OmniWay гэдэг аппликейшн татаад уян хатан нөхцөлтөөр 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд ирмэхийн зур авах боломжтой. Улсны дугаар нь 7799 1000 юм байна. 7799 1000. За Номын Unity гэж зай бичихгүй англиар бичиж тавиул аль бисны Facebook пэйж нэгэ та бүхэн лайк дараарай. Дэлгэрэнгүй мэдээлэл нь энэ Facebook пэйжээр хүрэн шүү. За 4 салбар 5 салбартай байгаа. Чингэлтэй дөрөв усыг дэлгүүрийн 4 давхурт, хаавал 4 Номын Unity дэлгүүрийн 2 давхурт, 3 4 хороол Номын Unity Номын дэлгүүрийн 4 давхурт, сонгон дайхан дөрөг автохудалдааны зөвсөлбөрийн B103 тоотод, за мөн Баян зүрх дөрөвтөл Автотрейд төвийн 16 тоотод шинэ салбар нэмэгдсэн байна. За манай нэвтрүүлэгтээ таны санхүүгийн ухаалаг сонголт Номын Unity банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За та мэдхүүн нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээ дараагийн сонсогч авцгаа 9916 байна уу? Байна. Өглөөний мэд тулгаад. Өглөөний мэндээ тулгаад. За тулгаа. Хамтлагийн нэрийг асууж байгаа. Нэг нь дуу сонссон. Аксижэл гэдэг. Аксижэл хэлгүй яхаа. Баяр өргөе. Аксижэл. Манай үеийнхэн битээ зүрхний диско хөдөлгөөд ялтаа л гэж байна. 2002 оны хайрын дуу гэдэг нэртэй дууг бүгдээ хүлээн аван сонслоо. Дараагийн асуулт Б үсгээр эхэлсэн 3 хотыг нэрлэл. Цаг явсан. Бэ гэсэн үү? Аха. Пэ 3 хот юм шүү дээ бүр. Тулгамдаар орж ирдгүү л байна. Бэ. Дэлхийн хотууд юм уу? Хамаагүй шүү дээ 3. 2. Булган хот гэж хэлэх байна. Зяц хооллогдсон дээр амьсан бай. За ер нь нэлээд тийм самбаг шалгаж байгаа те. Тэгээ яалтчгүй тулгамдаар л эхлэв амжихгүй л те. Холбогдсон баярлаа. Заавал. Зя Б үсгээр эхэлсэн 3 хотыг нэрлэл. Дараагийн хүмүүс л бүр амдаа уншиж чад ороод ирдэг. Хот шүү. Улс биш. Хот. За Б үсгээр эхэлсэн дэлхийн байж болно уу? Монголын байж болно хамаагүй. Ер нь зүгээр 3 хот нэрлэхэд л болно доо. 77 77 38 3. Энэ дугаар холбогдоор надаа хамгийн түрүүнд санаанд орлоо бурхан минь. 3-ыг гэдэх юм бол хэцүү л. Яг толгой хэцүү нөө. За чи хэлдэ. Бразилия гэж хэлэх юм байна би бол. За тэгээд цаашаага одоо бодгол бах та. За шипи өгөх байл. Хүн холбогдлоо 8000 байна уу? Оо маань самаа нөө тулгаа байна. Өглөөний мэндээ тулгаа. За Б үсгээр эхэлсэн 3 хот нэрлэл. Цаг явсан. Берлин. За. Нуур. За. Бор өндөр. Бор өндөр ч хот юм уу? За хот гэж орохгүй л дахиад. За улсын хот дэлхийн хот нэрлэмээр байна. 3. Яах вэ? Сайн нэг шууд хэлээч. 2. Шууд хэл. Бусан. Бутан улс юм байна. Бусан гэсэн юм. За тэгэлгүй яах. Мэдээж яа. Нийлж байгаа л бүгдээрээ хариуллаа. Яг нэрээ ялтчгүй энэ тархины нэг хэсэг энэ хэсгийг хариуцдаг гэсэн. Тулгаад асуучгаар нөгөө хурдан ажиллаж яддаггүй. За энэ бас хүн болгоноос харилцан адилгүй байдаг юм байна. Дараагийн асуулт Pentium гэж суурал байсан юм байна. Компьютерийн. За энэ чинь Pentium-ууд чинь тоогоор нэрлэгддэг байсан. Хамгийн сүүлчийн Pentium хэдийн тоотой вэ? Цаг явсан. За. Pentium 4 л гэж санаанд орж байна да. Pentium 4 гэж санаж байгаа та зөв санаж байна. Pentium 4-өөс хашаал одоо дабл дүү муу гэж болоод гисэн те. За ялтын асуулт ийм асуулт байна. 1949 онд Эрдэмтэд нэгэн шин зүйл олж илрүүлсэн ба түүнийг Икар гэж нэрлсэн юм байна. Икараас болж олон хүмүүс хархинд орсон. Икар гэж юу юм болоо? Цаг явсан. Икар гэсэн үү тийм? Икар. Энэ сонирхолтой. 1949 онд илрүүлсэн юм байна. За Икартай холбоотой
Ээж аваад маань. Брашиг юм болов. 3 2 Брашиг энэ төр шиг эсэгдэг юу юм болов. 2 хоолгоцсон байлаа биш юм Сайхан байна. мөрөөсөрөө. За бараашиг манашиг л бол явахгүй. За энэс болж юунаас болж Архинд орсон гэхэд тийш явна шүү дээ. за яалтчгүй юм 2012 онд би зөвхөн дөхүүлээ 2012 онд архины хэрэглээс нэмэгдсэн байт юм байна. 2012 онд юу боллоо бүгдээрээ сайн сонсгоё те. 2012 онд архины хэрэглээ нэмэгдсэн. За 20 онд бас архины хэрэглээ дэлхийд даяар шүү. Би дэлхийд даяар статистик ярьж байна. Ямар ч хэлсэн икар гэдэг зүйлээс болж хүмүүсийн архины хэрэглээ нэмэгдэжсэн байна. 88 40 байна уу? Манай Өглөөний мэнд. манай өглөөний мэнд. За хинтээ холбогдсон бай. Ариун болт. Ариун Оо болт. ариун болт. За нөгөө ариун болт. За Хотод болж байна. тавтаа морил. Ийм асуулт байна. Ариун болт. 1949 онд Эрдэмтэд нэгэн шинэ зүйл олж илрүүлсэн. Түүнийг икар гэж нэрлэжсэн байна. Икараас болж олон хүн архинд орсон. Икар гэж юу юм болоо? Цаг явсан. Донтуулж бодсон юм уу? Донтуулагч бодис биш юм байна. байна. Холбогдсон байлаа. Холбогдсон байлаа. Манайхан хөнгөн сэтгэж шүү. За нэлээд нууцлаг юм болж таарлаа шүү энэ икар гэдэг чинь. Юу болж таарч ба тий? За икар гэж одоо дахиад нэг одоо юу үгүй мэдээлэл үгүй. Икартай холбоотой 1968 онд икартай холбоотой нэг үйл явдал болох ёстой байсан юм байна. 99 93 байна уу? Байна. Сэмэнэ. Сайн байна уу? Тавгаар. За өглөөний мэнд лавга. За 3 дахь хүн шууд хариултаа авч болно. 1949 онд Эрдэмтэд нэг зүйл олж илрүүлээд тэрийг икар гэж нэрлсэн юм байна. Икараас болж олон хүн архинд орсон. Икар гэж юу юм болоо? Цаг явсан. За хариултаа шууд авчихсан юм лээ. За икар гариг, икар солир дэлхийг мөргөж магадгүй 1968 онд мөргөж магадгүй Австралийн эрдэмтэд нээсэн чинь хүмүүс дэлхий сүнх юм байна гэдээ далмаар нь бахан уусан гэдгээ. За икар гэж бол солир юм байна. За дараагийн асуулт, эхний асуулт таны хувьд аль нь төрүүлж боссон бэ? Эйфлийн цамхаг уу, эрх чөлөөний хөшөө юу? Аль нь төрүүлж боссон юм болоо? Цаг явсан. Эйфэл биш юм байна. Эрх чөлөөний хөшөөнд босч ирсэн юм байна. Эрх чөлөөний хөшөө 86 онд босч ирсэн бол Эйфлийн цамхаг 1889 онд босч ирсэн юм байна. Холбогдсон баярлаа. Өдрөө сайхан мөрөөсөрөө. За 3 жилийн зөрүүтэй ингээд босч ирсэн юм байна те. За тэгэхээр эн чинь одоо Парист босохдоо бол бөөн хил ам татлуулж исэн санаж байна. Густав Эйфел гэдэг хүн эрх чөлөөний хөшөөгч бас босголцож исэн. Нэг хүний гараар хоёулаа бас босч исэн юм байна. За дараагийн сонсогч 8865 байна уу? Байна. Өглөөний нэг бол байна уу? Өглөөний мэндэ. За Өглөөний мэнд. сайхан амарсан уу? Цагаан амслаа. Ийм асуулт байна. За он таан заяа бүгдээрээ он таан. Энэ жил харан хамтлаг бодлын тэнгис нэртэй амплагийн тоглолтоо хийж исэн юм байна. За. Дэлхийд даяар Хичээгнээс хизээг нь хэлнэ. Оныг нь хэлэх нь. Оныг нь та таана. Энэ жил харан хамтлаг бодлын тэнгис нэртэй амплагийн тоглолтоо хийсэн байдаг. Дэлхийд даяар Y2K гэдэг вирус тун санаа зовж исэн жил байна. Энэ хэдэн он бэ? Цаг явсан. Y2K. Y2K. Ямар сони. За бодлын тэнгис Бодлын тэнгис баримтлсан да. За энэ жил чинь топ 10-д Lumino хамтлаг бас тоглолтоо хийжсэн байна. Анхны 3. За тай 2002 он гээл. Хадсан баярлаа. Өдрөө сайхан мөрөөсөрөө. Харамсалтай байна. Биш юм байна. Зөндөө байж байгаа яг мэдгүй. За тэгэхээр энэ хэдэн онд болсныг бүгдээрээ тань холбогдсон баярлаа. За, нэвтрүүлгийн дэмжийн ажигчаа танилцуулаад үргэлжлүүлье. Миний бос дэмжиж ажиллаж байгаа босын шуурхай зээл миний босын хамт олон шинэ хэрэглэгч нартаа зориулаад босын шуурхай зээл гэдэг нэртэй зээлийн бүтээгдэхүүн шинээр гаргасан байна. Шинэ хэрэглэгч нь Альж банкны бос төхөөрөмж ашигладаг байсан. Босын шуурхай зээлийг 30 сая хүрлэх барьцаагүй, шимтгэлгүй шуурхай буюу 30 минутад газар дээр нь шийдвэрлэн олгож байгаа юм байна. 1811-22 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 1811-22 нэвтрүүлгийг минут пост дэмжиж ажиллаа. Баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогчоо бүгдээ авцгаа 9967 байна уу? Өглөөний мэнд жижиггүй аа. Өглөөний мэндээ жижигхэн хаалц. За сайхан амарсан уу? За жижигхэн хаалц. Хит гэж юу юм болоо? Хит захина гэж яахыг хэлдэг вэ? Цаг эс. Хит захих. Хит захих. Хит захих. Хит гэж юу юм болоо? Хит захих. Хит 3
2 1. Үсрэх юм болов? өсрөх биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ямар Зэ жоохон бөхөндөж байна. Хит гэж нэг за ер нь монголчууд биедээ байнга авч явдаг байсан нэг зүйл байгаа юм байна. За энэгээр хит захиж нэг юм хийдэг байсан байна. Хит захиж юу хийдэг байсан бэ гэдэг асуулт байна. За хүүхдүүдийн асуулт байна. За бүгдээрээ томчууд маань ямар асуултан дээр явж байгаа гэхээр бодлын тэнгис гэдэг амплагийн тоглолт хэдэн онд болсон бэ? Байна уу? 80-д. 10 настай анхаа байд. За тэгвэл хит захих гэж юм уу тэгээд. За тоглосон. Тэр асуултыг хариулахгүй шүү анхаа. Ийм асуултнаар бүгдээр явж байгаа. Энэ жил харан хамтлаг бодлын тэнгис нэртэй амплагийн тоглолтоо хийсэн. Дэлхийд даяар Y2K гэдэг вирус тун санаа зовж ирсэн хэдэн он бэ? За юус. Би сая Google дэж үзсэн гэсэн чинь 2000 онд гэж үнийхэн бодлоо. 2000 он биш юм байна. Бүгдсэнд баярлаа. Google дээд ч амжилтаасангүй дээ анхаах минь. За Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. Бодлын тэнгис нэртэй амплагад Lumino хамтлагийн топ 10 хийсэн тоглолт. За тэгээд дээрэс нь Y2K гэдэг вируст дэлхийд даяараа санаа зовж ирсэн энэ үе. За энэ чинь Y2K гэдэг илүү тодруулбал компьютертэй холбоотой л нэг юм бэ. 88 тэг 3 байна уу? Байна. Баяраа байна. Өглөөний мэндэ. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. Ийм асуултан дээр явж байна. Анхааралтай сонсоорой. Энэ жил харан хамтлаг бодлын тэнгис нэртэй амплагийн тоглолт хийсэн. Дэлхийд даяар Y2K гэдэг вирус тун санаа зовж байв. Энэ хэдэн он бэ? Цаг болж ирсэн. Тарста мэдхгүй мэн хариулт авъя. За хариулт нь Y2K гэхээр бүх одоо энэс өмнөх компьютер болон электрон зүйлс 1900 гэдэг тоон дээр яваад байсан. 2000 гарвал бүгд эвдэрч магадгүй гэсэн тийм яриа болж исэн. Үүнийг Y2K гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ санаа зовж исэн гэхээр 1999 он байсан байх нэ. За таны хувьд эхний асуулт байна. Нэгэн хамтлаг сонсно. Хамтлагийн нэрийг хэлэх нь байна. За жоохон эртний хамтлаг байх. Тэгэхээр юм хөө. Юу юм байна? Өргөө хамтлаг мөн үү? Өргөө биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өргөө хамтлаг. Хин боловч гинэ хай. За ингээд иймэрхүү дуу сонсохоор бүгдээр караоке ормон санагддаг. Олон жилийн дунджаар. Үнэ. 5 дахь өдрийг яг ингэмээр байгаа юм да. 5 дахь өдөр нийлэн ая сонсгомоор байна. За саяны сонссон дуу бол мэдээж дурсамж гэдэг нэртэй дуу. Саяны сонссон хөлбөр ер нь анхны гаргасан хөлбөр нэг хамтлагтай мэдээж хэрэг холбоотой. Энэ хамтлагийн нэрийг хэлнэ. 8911 байна уу? Өглөөний мэнд байна. Өглөөний мэндэ юм доо. За нэгэн хамтлагийн нэр хэлнэ бүгдээрээ. Айзам хамтлагийн дуу. Айзам хамтлагийн дурсамж дуу байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. За нэгэн дараагийн асуулт юм байна. 100 эрчүүд ямар амтныг дийлэх хэсэг тухай тренд сүүлийн үед гараад байгаа вэ гэсэн байна. Цаг явсан. 100 эрчүүд яадаг? 100 эрчүүд ямар амтныг дийлж чадахгүй гэдэг хэрүүл дэлхийд даяар хийж байгаа маань. Энэ ямар амтан бэ? Ямар амт юм бэ? Цаг дууссан байна. 3 нэг бодаад үзхүү. За. За байж байна. Бүгдсэн баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ дээр чинь бүр хин татагдаж орсон бэхээр Elon Musk татагдаж орсон, Mr Beast татагдаж орсон. За тэгээд зодооны урлагийн бүх хүмүүс л одоо энэ асуудал дээр саналаа хэлж илээ. Биологчид ялангуяа энэ амьтныг судалдаг хүмүүс нь за наад чинь ийм дийлэн дийлэхгүйгээл хоёр хуваагдаад байна. 8877 байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. За ийм асуулт дээр явж байгаа. 100 эрчүүд ямар амьтныг дийлэх хэсэг тухай хэрүүл тренд сүүлийн үед хараад байгаа вэ гэсэн байна. Цаг явсан. Горилла. Эмэгтэй хүнийг гэж коммент ирлээ. Тийм үү? Нэг эмэгтэйг 100 залуу дийлэхгүй гэдэг коммент ирлээ. За. Бадрангуй юм бэ гэл. За дараагийн асуулт Вини Види Вичи буюу ирлээ, үзлээ, яллаа гэж хэн хэлсэн бэ? Цаг явсан. За нэгэн алдартай хүн хэлсэн үг юм байна. Вини Види Вичи. Чи латин хэл ах шүү дээ. Латин хэлээр энэ үгийг хэлэх хамгийн агуу хүн л гэд хэлээ да. Цаг дууссан байна. 3. Аристотель. Грекээр ярьдаг байсан юм байна. Холбосон баярлаа. За баярлалаа. Яллаа гэхээр бодохгүй да манайхан тий. Яллаа. Тэгэхээр
Би ирлээ үзлээ яллаа гэхээр чи бас жоохон дайман л хийдэг гэсэн юм шиг. Аристотель бол дайн хийж Аристотель гэхдээ үзэл бодлынтай хийдэг гэсэн байл яг. бис хэд шилддэг гэсэн гэдэг. За Вини Види Вичи гэж хэн хэлсэн бэ? За энэ ч одоо латин хэлээр хэлж байна. Манайхан бас хувилбарууд хэлж байгаа нь зүржиж магадгүй юм шиг харагдаж байна. Латин хэлээр би ирлээ, би ирс үдсэн, би ялсан гэж хэлж байсан хүн хэн бэ? 88 11 байна уу? Сайн очроо. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За. Вини Види Вичи гэж хэн хэлж байсан бэ гэсэн байна. Цаг ялсан. Юли Цезар тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт нэг нь дуу сонсно. Энэ юуны дуу вэ? Чимээ вэ гэдгийг бүгдээрээ таахна. Цаасыг хамтаа сонсцгоё. Зя ингээд тавлаа. Зя ойлгосноо. Цаг яасан. Морц гот юм уу? Морцын дахиад Баяр хүргэе. тэгэлгүй яах вэ? За ялтын асуулт ийм асуулт байна. Алтан загас хэдхэн секундын санах байтай? Үнэн худал. Цаг яасан. Үнэн баха. Худлаа юм байна. Баярлалаа. Харсан зүйлээ бид нар тэгж яриа байдаг хүмүүсийн дунд. Гэхдээ хэдэн сараар цээжилдэг юм байна. Холбогдсон баярлаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. За алтан загас чинь яг бидний бодоод бас хэдхэн секундын санах байтай биш болж таарсан. За энэ бол хэдэн сараар бас харсан зүйлээ цээжлээд байдаг гэсэн байна. За дараагийнх дуу хөгжимтэй холбоотой асуулт орж ирж байна. Хэн дуулж байгаа вэ гэдгийг бүгдээрээ таах юм байна шүү. 91 11 байна уу? Өглөөний цагаан өсөн. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За хинтэй холбоотой. Болдоо. Болдоо. Бүгдээр нэг дуу сонсно. Тэг хин дуулж байгаа таах юм байна. Ойлгомжтой тий. Амар дуу нь болоо. Ойлгомжтой. За бүгдээрээ хамтаа сонсно. За ийм дуу байна. Энэ хэний дуусан дуу вэ? Цаг яасан. За дараагийн үндэ боломжтой. Холбогдсон баярлаа. Сайхан өнгөрүүлээрэй. За энэ дууны нэр нь Ариун Заяа юм байна. Тэгээ угаасаа дуулж байхдаа хэлж байна. Ариун Заяа болсон миний. Миний хайр алдаж энтхийг ухааруулсан. За энэ ч бас нэлийн караоке шинжлэх байна. Бас гоё дуу байна. Ариун Заяа нэртэй хүмүүс азтай юм а тий дутаа дуутай. Өөр зориулсан дуутай. Заяа зулаа эдраас азтай. 95.1 байна уу? Өглөөний мэнд хөлөрт. Өглөөний мэндэ хөлөрт. За хөлөрт саяны явсан дууг сонссноо. Сонслоо. Кул байна. Экул байна. Тэгэлгүй яах вэ? Экул юм байна. За дараагийн асуулт. Хөлөрт гондор, рохон, мордор нар нь юу вэ гэсэн байна? Цаг яасан. Бүгшний эзний луу. Бүгшний эзэн улсууд нэр нэ. Яа. Ялалтын асуулт. Хүл бөмбөг Ацтекаас гаралтай. Тим үгүй гэсэн байна. Цаг яасан. Ацтекээс гаралтай үгүй. Гаралтай юм байна. Аргоныг ярьжсэн шүү дээ. Ямар ч Ацтекууд нэг иймэрхүү тоглоом тоглодог гэсэн юм байна. За өстө яалах төглөө. Жохи хэцүү асуулт оруулаад унгаачлаа. Холбогдсон байлаа. Тэгчүүд түүний толгойд тоглодог гэлээ. Янз янзаар ярьдаг тийм. За Ацтекууд гэхдээ хөл бөмбөгтэй яалтчгүй холбоотой байдаг юм байна. Холбогдсон баярлаа. За. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. Би өчигдөр хатуу байна гэдсэн чи наргуу надаас хатуу байна тхүү. Тийм үү? Ганцхан ялагчтай шүү дээ чи. Би дандаа гоё дуу тавиад байгаа л гэж. За хамтран ажиллаж танилцуулъя. Яг ялгаж байхад л тэрэд байна. Харин тийм байна. Манай нэвтрүүлэгтээ Юна BBQ найзууд хамт олон гэр бүлэрээ магшаарч идэнгээ инээ тав жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгэр өрөөтэй хамтран ажиллаж байна. За Юна BBQ Paradise салбар шинээр нэгдсэн байна. 5 дугаар сарын 15-нд нээлттэй хийнэ гэж шүү манайхан. За мэдээж бүх зүйл нь шин тохилогдохтой юм гоё газар очиж үйлчлүүлэх нь мэдээж сэтгэлд илүү таатай байдаг. За Юна ресторан бол 2016 оноос хойш Монголын хоол үйлдвэрлэл үйлчлэгээний салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээ салбартаа олон улсын жишгт нийцсэн стандартыг баримтлан ажиллаж байгаа юм.
анхдагч ресторануудын нэг. Тэгэхээр энэ сарын 15-нд Юна Бибико шинэ өнгө төрөх цоо шинэ үйлчилгээгээр Paradise Центрийн нэг давхурт нэгдэж байна. За Paradise салбар 5 сарын 15-нд нэгдэх юм байна. За тэгэхээр Юна Бибико шинэ салбар мах шарж хөгжилдөж нээлтэх ойр дотн уур амьсгал туглан суух орчинтой ийм гайхамшигтай олон газар салбар нэгдэж байна шүү. Paradise Центр гэж би буруу бодог бол энэ манай гэрийн хажуудалт юм бах та. Мөн байна. Тэг энэ нэг юу яадаг штэ. Баярмахлын яг эсрэг талд өнөө Paradise гэдэг нэг айгуу том тийм үйлчлэгээний төв нэгдсэн. Тэрний нэг давхурт юм байна. За тэгэхээр тэр хавьд амьдардаг хүмүүс маань наран гарч байгаа юм байна. Юна энэ шинэ салбараас нь тэгээд энэ салбар нь бол онцгой тийм мах шарах за онцгой тийм халуун дотн уур амьсгал бүрдүүлсэн гоё тийм цасалтай энэ салбар шүү. Хоол цоглох төдийгүй сонирхолтой тоглоом тоглож болно, дурсамж бүтээх боломжтой юм гоё цогц орчныг бүрдүүлсэн байгаа маань найз нөхөд хамт олон гэр бүлэрээ юм гоё шинэ хандлагыг бие биендээ гоё юу болгож олно шүү дээ тийм ээ. Уламжлал болгож олно тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэгдөрөв 11 гэдэг дугаараас аваарай. 77 тэгдөрөв 11 11. За Юна гэж тавьвал Альбесны веб Facebook пэйж нэгаа та бүхэн лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг бас авч болно. Манай нэвтрүүлэгтээ Юна Бибико найзууд хамт олон гэр бүлэрээ мах шарж идэнгээ эний дад жаргал хаваалцаж дурсан бүтээгээр өрөөтэй хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогч бүгдээ авцгаан 99 91 байна уу? Байна. Өглөөний минь. Өглөөний минь сайн байна уу? Сайн байна уу? Анхудаа бүгдчихэд. Тавтай морил. Тавтай морил нэвтрүүлэгтэй. Инга. За Инга. Гоё. Марзан кино тайлбар дээр орж ирлээ. Кино таах нь. Ийм тайлбар байна. Мангас гүнжийг намхан залуутай суухаас нь авардгаа гэсэн байна. Цаг явсан. Миний бож байгаа кино болоо шилөө. Парисын дээр ихэнх сүм тоглодог кино. Парисын дээр ихэнх сүм биш юм байна. Хоолбогдсон баярлаа. За тэгэхээр энийг юм ботцсон байгаа тэр мөн үү гэж. Бараг мөн биз дээ. Энэ мангас намхан залуугаас хүн суухаас нь авардаг гэдэг юм үйл явдалтай кино бараг ганц хэд гэдэг. За би дөхүүлье. Энд чинь нөгөө юм яг бодит хүмүүс тоглодгүй юм шиг байна. Гэл дөхүүлчихье. 9952 байна уу? Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь заяа. Заяа. Мангас гүнжийг намхан залуутай суухаас нь авардаг гэсэн байна. Энэ ямар кино юм болоо? Ширек юм байна. За, Ширек юм байна. За, дараагийн асуулт ийм асуулт байна. Хэн дуулж байгаа вэ? Таах юм байна. Нэг нь дуу бүгдээрээ сонсно. Тэгэд нэрийг хэлэх нь шүү. За, хамтаа сонсцгоё. Өдөр хоногүй зүүд биш бай гэсэн энэ амар зэрлэг дуу байна шүү. Надгүй л бол зовоод байл гэсэн үгтэй дуу байна. Энэ хиний дуусан дуу байна. Цагаас. 8 билүү. 8 Баяр хүргэе. 8 эрдэнэ дуу чинь 8 эрдэнэ гайста хамтарсан ганцхан чамдаа гэдэг нэртэй дуу байсан байна. Ялтын асуулт. За ийм асуулт байна. Энэ жил Олимпио жилээс Gangnam Style дэлхийг дөргиосон Лаш үдэнсний эрэлт их өндөр байсан. Энэ хэдэн он бэ? Цаг явсан. 12 л байна. 12 он байна. Тэгэлгүй яах вэ? За Лаш үдэнс чинь нэлээд ихээр цуглуулсан шүү дээ. Бүгдээрээ Gangnam Style 12 онд гарч ирсэн байна. Ялагчаар додорч байна. Баяр хүргэе. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгэхээр өнөөдөр чинь ялагч бэлэггүй. Бэлэггүй гэж санаад байна те. Тийм. Ааха. За 77 77 38 83 гэсэн дугаарлуу залгаарай. 77 77 99 70 тэгдлөө гэсэн байна. Байна уу? Ano? Өглөөний минь. Өглөөний минь Темкано. За Темка өглөөний минь. Өглөөний минь. За ийм асуулт байна. Энэ жил Олимпио жилээс юм байна. Макарена дуу газар авсан Монголын гол нам түүхэнд ганц удаа засагт ороогүй. Энэ хэдэн он бэ? Цаг явсан. Түүхэнд 96 он юм байна. Түүхэнд ганц засагт ороогүй жил нь юм байна. Дараагийн асуулт Оросын хааны гэр бүлийн овг нь юу вэ гэсэн байна? Цаг явсан.
Орсын. Хааны гэр бүлийн овг нь. За тэдний гэр бүлийнхнийг нэг тэднийхэн гэж нэрлэдэг дээ те. Цаг дууссан. 3. Романо. Романо. Баяр Баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. За нэр алдар хэм бэлээ? Дахиад хэлээрэй. Ялагч тэмдэглээд авъя. Нямка. Темка. Темка. Нямка юм уу? За дахиад тодруулъя. Темка юу, нямка юу? Нямка. Нямка юм байна. За би Өдөр. за. Баярлалаа. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. За бүгдээрээ чинь дахиад нэг хідэн сонсогч авч бол амжих юм байна. За тэгэхээр дараагийн асуулт 77 38 83 88 30 гэсэн дугаараар холбогдоод за сүүлчийн ялагчаа бараг тодруулж тарах юм шиг байна да. 89 86 байна уу? Байна уу өглөөний мэд? Өглөөний мэндэ. Хинтээ холбогдсон бэ? Мэд байна. Хин гинэ? Надмэд. За ийм асуултыг надмэд. Хээ үсгээр эхэлсэн 3 амтан нэрлэл гэсэн байна. Цаг явсан. Чи өсгөр хэлсэн Хээ. 3 та. Тий. Чи юу? Хээ. Хонгархан гэдэг Шууд хээ. шууд хэлэх юм байна би. Хулган. За. Цаг дуусчлаа. Shit. За өдөр сайхан бүгдээ. Гэсээрэл. За би ер нь энэ бас нэр утсаар ч нас нөө үсгийг яг хээ юу тэ юу гэж зөв сонсогдохгүй ч магадгүй. За би дөхүүлээд хонгор гэдэг үгт ордог. Хээ үсгэр хэлсэн 3 амтныг за 10 секундын дотор нэрлэх нэ. 97 тэг 6 байна уу? Сайн байна уу? Төмөрөн байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. Хон хулган хараацай. Хараа. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт ийм асуулт байна. Аль нь төрүүлж үүссэн бэ гэсэн байна. Шүдэн зүү гал асаагуур. Гал асаагуур буюу зажигалк те. Цагаас. Сашигал. Ямар сони одоо. Бодохоор шүдэн байгаад байна. Шүдэн гэж үзье да. Шүдэн зэмбэ. Зөв бодож байна. Шүдэн 1826 онд үүсчихсэн бол асаагуур анхны хувилбар нь 1903 онд үүссэн гэж үздэг юм байна. Ялтын асуулт. Чингисийн 9 үрлэг гэж байдаг. Чингисийн 9 үрлэгөөс 3-ыг нь нэрлэсэн байна. Цаг явсан. Яа. Сүбэдэ. За. Сүбэдэ. Дэв. Зив. Борч. За эндээс зив байгаа юм байна. Сүбэдэ бол багтдаггүй юм байна 9 үрлэгт. За өөр. Борч гэж хэлсэн дээ. Тийм. Өөрөө Тэгвэл үү штэ. 2 Хөшөө бод. 1. За. Холбогдсон Амсгүтээ холбогдсон баярлаа. За. За Сүбэдэ Баатарын бол мэдээж хэрэг ах нь орцсон байдаг. Гэхдээ өөрөө бол 9 үрлэгт ордгүй юм байна. За. Тэгэхээр өөрөө бол яалтч өрлөг жанжин мөн. За 9 үрлэгт бол багтдаггүй байсан юм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай өнөөдрийн та мэдхүү 3 ялагчтай юм байна. Ариун болд, Заяа, Нямка нар ялагчаар додорсон байна. Та бүхэндээ баяр хүргэе. За үнэхээр бас нэлээд хэцүү гэж одоо манай цэг юм тодорхойллоо. Энэ асуултуудыг давж гараад ялагчаар доdoрлоо. Сонсогчтой өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. За 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэгтээ Номин Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт урайтай хамтран ажиллаа. За мөн Юна BBQ найзууд хамт олон гэр бүлээр мах шарж идэнгээ инээд ад жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээр урайтай хамтран ажиллаа. Баярлалаа цэгээ. Баярлалаа гүнаа.